Аримент хэрэг үзэгчдээ 5 гарагийн NBC-нээс мэдээлэл хөтөлбөр та бүхэндээ хүрж байна. Мэдээллийн товчхон анхаарланд болно. Овс аймгийн түүхт 90 жилийн зориулсан ботном хэвлэгдэн гарна. Овс аймгийн төрийн архивын газар захин хэлбэрт шилжлээ. Аюултай хорт бодисын устгал хийгдэнэ. Төв Азийн экосистем олон улсын эрдэм шинжилгээний 12 дугаар бавхрал өндөрлөлөө. Орос улбооноос туулсын аудитын газар Овс аймагт ирлээ. Эдгээр улмасны мэдээллийн дэлгэрэнгээд анхаарланд болно. Орос улбооноос халимгийн их сургуулийн докторант Наран Жаргал Овс аймгийн төрийн архивд судалгааны ажил хийж байна. Иргэжил Овс аймаг байгуулагдсан түүхт 90 жилээ зориулсан ботном хэвлэгдэн гарах гэж байгаа толботоогоор төрийн архивд судалгаа явагдаж байна. Эргэл судалгааг Овс аймгийн архив, засгийн газрын архив болон үндэсний төв архивуудаар хийж байгаа бөгөөд ойн хүрээнд 4-5 ботном хэвлэгдэн гарах төлөвлөгөөтэй байгаа гэж байна. Ямар ч тач овсчууд 90 жилийн хойгоор түүхийн хуудсыг товчуулсан ботномтой болох нэ. Дараа жил бол 2015 онд Овс аймаг байгуулагдсны өв болж байгаа. Тэр өвөн хүрээнд одоо аймгийн түүхтэй холбоотой номнуудыг бичих ажил явагдаж байгаамаа. Тэгээд энэ ажлын хүрээнд Овс аймгийн түүхийг ерөнхийд нь тийм баримтан дээр тулгуурлаж бичих зорилт тавигдсан. Энэ зорилтын үүднээс энэ Овс аймгийн архивд байгаа аймгийн түүхтэй холбоотой баримтуудыг шүүж үзэж цуглуулж байгаамаа. Энэ ажлын хүрээнд бол зөвхөн Овс аймгийн архивд хэдийгүй Улаанбаатар хотод байгаа засгийн газрын архив, үндэсний төв архив зэрэг архивуудад байгаа баримтуудыг давхар үзэж судалж байгаамаа. Судалгаа бол ерөнхийдөө энэ жилээс эхлээд явж байгаа. Дараа жил үеэр ном маань бэлэн болж гарах юм. Бид нэр өнгөрсөн 3 сараас эхлээд үндэсний төв архив тэнд байгаа материалуудыг үзэж эхэлсэн. Тэгээд энэ жил 7 сараас эхлээд Овс аймгийн архив дээр баримт материалыг үзэж судалж байна. Ойн хүрээнд 4-5 бот номыг гаргая гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Ерөнхийдөө миний үзэж байгаа гол юм ихтэй аймгийн түүхийн ном байгаа. Энэ түүхийн номнууд ямар югаар онцлог вэ гэх юм бол урдны өнөд гарч ирсэн түүхийн номнууд ямар нэгэн гарсан бүтээлээс хуулбарлсан дам ашигласан тийм л бүтээлүүд байгаад байдаг. Тэгвэл энэ жилийн зөвхөн цэвэр баримт дээр нь тулгуурласан яг архивын баримт дээр тулгуурласан бүтээлийг л гаргахыг гол зорилго болгож ажиллаж байгаа. Энэ аймгийн архивд байгаа материалуудыг үзэхэд ерөнхийдөө 1938 оноос хойших ийм материалууд байна. Тэгээд 30 оны сүүлд 40 оны материалууд ихтэй нэлээд цөөхөн байна. Тэгээд 50 оноос хойших материалууд нэлээд дэлгэрэнгүй баримт материалууд энд хадгалагдаж байна. Явандаа энд 2000 он хүртэлх материалууд хадгалагдаж байгаа гэсэн тийм архивчийн юу байна. Түүнээс одоохондоо бидний 70-80 он хүртэлх материалуудыг үзээд явж байна. Энэ хүртэлх материалууд ерөнхийдөө нэлээд дэлгэрэнгүй материалууд байна. Овс аймагтай холбоотой материалууд энэ зөвхөн аймгийн архивээс гадна үндэсний төв архивд нэлээд баримт материалууд хадгалагдаж байна. Тэр үндэсний төв архив болон Монгол Ардын намын баримтын төвчийн газрууд нэлээд баримт материалууд хадгалагдаж байгаа. Тэрнийг бас бид өөрсдийн судалгааны хэмжээнд авч үзээд энэ бүтээлдээ ашиглаж байна. Байгаль орчны хөгжлийн яамны сайдын 2014 оны 209 доод тушаалын дагуу аюултай хорт бодисыг устгах ажил явагдаж байна. Уг ажил нь 8 дугаар сарын 1-ээс 20-ны хооронд явагдах юм байна. Байгаль орчны хөгжлийн яамны сайдын 2014 оны 209 доод тушаалын дагуу хорт бодис устгах тооллого явагдаж байгаа юм байна. Хэмээн хорт бодис нь улсын хэмжээнд газар тариалны бүх төрлийн бордоо, шатхан түгээх станцын шатах тослох материал, уурхайд ашигладаг тесрэх бодис болон аюултай хог хаягдалд эмнэлгийн бүх хог, уурын зүхний үнэс, зурагт компьютер каноны дангууд нэн хортой бодис орж байгаа юм байна. Хорт бодис устгах ажил 11 сараас эхэлнэ. За байгаль орчны хөгжлийн сайдын 2014 оны 209 тоо тушаалын дагуу улсын хэмжээнд аюултай хог хаягдлын их өсвөрийн тооллого устгах шаардлагатай химийн хорт утсын тоолгыг бол устдаяар хийж байна. Энэ тоолгын үйл ажиллагааг 8 сарын 1-ээс 8 сарын 20-ны хооронд Овс аймгийн нутагт дэвсгэрт бүх сумдад хийж явуулнаа.
Энэ тоолгонд удирдах халуун тушаалтнууд аш холбогдлогч идэвхтэй оролцохыг уриалж байна. Устгах шаардлагатай химийн хорт бодис бол өнөөдөр манай улсын хэмжээнд одоо гадар тариалангийн бүх төрлийн бордоонууд ашиглалтаас гарсан химийн бодисууд бүх лабораториуд бол хугацаа хэтэрсэн химийн бодисууд шатгуун түгээх стандын шатах туслах материал болно. Бусад одоо тийм химийн бодисуудыг одоо оролцуулна ингээд тоолно. Манай аймгийн хэмжээнд ихэд бол химийн одоо устгах шаардлагатай химийн бодисууд маань нэгдүгээрт уурхаануудад тесэж дэлбэрдэг бодисууд байгаа. Хоёрдугаарт бол арширны үйлдвэр, өлн, хямны үйлдвэр, хямны цех үедд бол ашиглаж байгаа химийн бодисууд бол орж тоологдно. За аюултай хог хаягдлын их усрын тооллого гэдэг маань юуг тоолох вэ гэхээр энэ тэргүнд аюултай хог хаягдлыг үүсгэж байгаа суурин их усрын тооллогод бол явагдана. Энд болохоор бүх төрлийн уурын зуухууд нэгдүгээр тоологдно. За аюултай хог хаягдал хоёрдугаарт ордог эмнэлгийн бүх төрлийн хог хаягдлууд орно. Энэ эмнэлгийн хог хаягдлуудыг маань аюултай хог хаягдал. Гуравдугаарт уурын зугнаас гарч байгаа үнсний хэмжээ бол аюултай хог хаягдал маш нэн хортой эрүүл мэндэнд муугаар нөлөөлөх тийм хүчин чадалтай тийм хорт бодис ялгаруулдгаараа бол тэр үнс бол тоологдож орно. Өөр аюултай хог хаягдалд маань орчин үеийн одоо техник тоног төхөөрөмжийн одоо компьютер, канал, принтер, телевизрийн одоо эд ангиуд бол ангиудын хаягдал бол аюултай хог хаягдалд орж тоглогдох юм аа. Ийм учраас аюултай хог хаягдлыг үүсгэж байгаа аюултай хог хаягдлын орчинд ажиллаж амьдарч байгаа ард иргэд аж ахуй нэгжүүд маань энэ тоолгонд бас идэвхтэй хамрагдаач гэж хүсэх байна. Энэ тооллогын дүнг бол 8 сарын 20-нд байгаль орчин ногоон хөгжлийн яамд хөргүүлж 11 сарын орчимд устгах үйл ажиллагааг бол улс даяар хийх юм аа. Улс аймгийн төрийн архив цахим хэлбэр шилжлээ. Ийхүү цахим хэлбэр шилжснээр цаг хугацаа хэмнэх давуу талтай гэж үзэж байна. Улс аймгийн төв архив нь 2011 оноос цахим хэлбэр шилжээд 3 жилийн хугацаанд 203 хөмөргөөс 35 хөмөргөөрж 10% та явагдаж байна. 35 хөмөргийн 1750 орчим хадгаламжийн нэгж орсон бол 2000 лавлгаанд ашиглагдах материал орсон байна. Архив 2011 оноос цахим архивт орж ирсэн. Одоо 3 жил гарсан болж байна. Тэгээд нийт 203 хөмөргөөс одоогоор бол дөнгөж 35 хөмөрг нь орсон байгаа. Тэр нь бол дөнгөж 10% нь л орсон байгаа гэсэн үг. Тэрнээс 35 хөмөргийн 1750 орчим хадгаламжийн нэгж тэгээд 20 мянган баримт бол орсон байгаа гэсэн үг. Тэгээд зөвхөн одоогоор бол лавлгаан дээр ашиглагддаг баримтуудаа цахим хэлбэрт ингэж оруулж байгаа. Ингээд цахим хэлбэрт орсны асуудал нь гэвэл одоо энэ хуучны баримтууд бол маш их тоос шороо ихтэй. Тэгээ энийг цахим хэлбэрээр шууд компьютероос ашиглах боломжтойгоор давуу талтайгаа. Гэхдээ энэ ажил нь бол ерөнхийдөө 10% явж байгаа болохоор нэлээд олон жилийг хамрах байх. Тэгээд ерөнхийдөө бол одоо зөвхөн лавлгааны ашиглагддаг тушаалууд л орсон байгаа гэж ойлгоход байна. Монгол Улсын байгаль орчин ногоон хөгжлийн яам дэлхийн өв улс нуурын найз сав улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргаа хамтран Төв Азийн экосистем судалгаа хамгаалал зохистой ашиглалт хурал болж өндөрлөө. 7 дугаар сарын 14-өөс 19-ний өдрүүдэд улс нуурын судалгааны олон улсын хурал Төв Азийн экосистем судалгаа хамгаалал зохистой ашиглалт ээлжид 12 дугаар баг хурал болж өндөрлөө. Хуралд Орсын холбооны улс Казахстан, Польш, Монгол зэрэг улсын 82 эрдэмтэн судлаачид өөрсдийн судалсан санаа бодлыг дэвшүүлэн хэлэлцсэн. Хуралд оролцсон эрдэмтэд судлаачдын илтгэлийг эмхтгэн ном болгон хэвлэн гаргасан байна. За сая 7 дугаар сарын 14-өөс 19-ний өдрүүдэд манай аймагт улс нур судлалын олон улсын хурал Төв Азийн экосистем судалгаа хамгаалал зүй зохистой ашиглалт гэсэн 12 дугаар ээлжид 12 дугаар симпозиум болж өндөрлөө. Энэ олон улсын хурал симпозиумд Орсын улсын улс, Казахстан, тэгээд Монгол, Польш гэл олон орны эрдэмтэд, судлаачид гэсэн 80 гаруй хүмүүс ирж хуралд оролцож
өөрсдийнхөө судалсан дэвшүүлж байгаа санал онол тэр бүхнээ хэлцлээ. Минь энэ хуралд манай байгууллагч ногоон хөгжлийн яамны сайд оюун гоо одоо өөрийн биеэр ирж оролцож ач холбогдлогч одоо хурлын төлөөлөгчд баяр хүргэж хурал амжилт хүслээ. Хурлын үйл ажиллагаа одоо их амжилттай зохион байгуулалт сайтай болж өндөрлсөн. Ер нь ач холбогдол нь цаашид энэ Төв Азид байгаа байгалийн нөөцийн менежментийг одоо хамгаалах түүнийг зүй зохистой ашиглахад гол чиглэл нь оршиж байгаа. Тэгээд манай энэ олон улсын хурлд оролцож одоо илтгэл одоо олон сайхан санаа оноо дэвшүүлсэн эрдэмтэд судлаачдын илтгэлийг эмгэтгэж одоо ийм ном болгож хэвлүүлсэн байгаа. Эрдэмтдийн ерөнхийд нь одоо энэ сая болж байгаа хуралд энэ 12 дугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн илтгэлүүд толцоо. Илтгэлүүд л байгаа. Тэгээ дүгнэлт судалгаанууд байж байгаа. Улс аймгийн аудитын газар Оросын улбооны улсын Төв улсын аудитын газартай хамтарсан гэрээг байгууллаа. Улс аймаг Төв улстай олон салбарт хамтран ажиллаж байгаа билээ. Энэ удаад аймгийн аудитын газар Оросын улбооны улсын Төв улсын аудитын газар хамтарсан гэрээгээ 6 жилийн дараа шинжилэн байгууллаа. 2 улсын аудитын газарт өөрчлөлт орсноор 2008 оноос хойш аль бие усны харилцаагүй байсан хоёр тал харилцан ярилцаж гэрээгээ дахин шинжилэн гарын үсгээ зурж хамтын ажиллагаагаа бэхжүүллээ. За телевиз үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилж байна. За Монгол улс аймгийн аудитын газар Оросын улбооны улсын Төв улсын аудитын газрын харилцах хамтран ажиллах гэрээний дагуу өнөөдөр манай улсын аймагт Төв улсын аудитын газрын дарга Хомошки Василий Кажович, мөн Санкуугийн гэлцийн дарга Айлик Сэргээч, за хяналт шалгалтын гэлцийн дарга Шинний Эрс Ооловна гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээ баг ирж ажиллаад байна. Ер нь манай хоёр аудитын байгууллагын хооронд анх 2008 онд хамтран ажиллах гэрээ контрактыг байгуулсан юм байлаа. За энэ хүрээндээ 2008 онд Төв улсын аудитын газраас 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай улсын аймагт ажиллаж харилцан туршлага судалж байсан. За 2009 онд манай улсын аймгаас Баточир дарга тэргүүтээ 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Туваад очиж Төв улсын аудитын байгууллагын үйл ажиллагаатай танилцж ингэж харилцан бие биентэйгээ туршлага суулж ажиллаж байсан юм туршлагатай байлаа. Тэгээ 2009 оноос хойш бол бас бие биендээ ирж очиагүй энэ асуудал бас тодорхой хэмжээнд явагдаагүй байсан. Гэхдээ энэ оронд бас харилцан холбоо бол тасралтгүй явагдажсэн. Одоо хуцаар харилцан санал солилцох ажлуудаа техникийн одоо бусад дэвшилт хэлбэрүүдийг ашиглан явуулж байсан. Тэгээ өнөөдөр болохоор манай Монгол улсын төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод 2014 оны 1 сарын 1-ээс төрийн аудитын хууль шинжилсэн найруулгаараа мөрдөгдөж эхэлсэн байгаа. Мөн Оросын улбооны улсын төрийн хяналт шалгалтын тухай хуульд бас зохион өөрчлөлт орсон юм байна. Үүний үндсэн дээр хоёр тал одоо харилцсан тохиролцсны үндсэн дээрээс хамтын ажиллагааны гэрээгээ 6 жилийн дараа одоо хуулийн хүрээнд нийцүүлж шинжилэн боловсруулж баталгаар ингээд хоёр талаасаа уулзаад байж байна. За эдгээр хүрэлцэн ирсэн хүмүүс маань 25-ыг хүртэл өчигдөр ирсэн байгаа. 3 хоногийн хугацаанд манай аймагт ирж ажиллана. Гэрээ контрактор шинжилэн байгуулна. За дээр нь ажлын харилцан туршлага соёлцсон. Мөн түүнчлэн одоо манай улс аймгийн байгалийн үзэсгэлэн туршилт газруудаар явах бас цаг хэмжээний амралтын үйл ажиллагаатайгаар өнөөдрийн арга хэмжээ явагдаж байгаамаа. Добрый день, уважаемые зрители. Наша делегация, представители Счетной палаты Республики Тыва прибыла в город Тулангом для подписания соглашения о взаимовыгодном сотрудничестве. Оросын улбооны улсын Төв улсын аудитын газрын дарга, аудитын газрын гэлцийн хоёр даргын хамт ажлын хэсэг Увс аймгийн аудитын газартай хамтын ажиллагааны гэрээгээ байгуулахаар хүрэлцэн ирээд байна. 2 дахь өдрөө гэрээнийхээ төсөл дээр ажиллаж байна. Өмнө нь байгуулсан 2008 он 2013 онд байгуулсан гэрээгээ
шинэ үзэл санаагаа шинэ хуулийн хүрээнд гэрээгээ шинжилэн байгуулахар хүрэлцэн ирсэн. Ажлын хугацаанд аудитын газрын хамт олонтой танилцж ажил туршлага солилцохоос гадна Увс аймгийн үзэсгэлэнт газруудтай танилцах мөн ажлын айлчил аялал хийх зорилготой ирсэн. Ингээ гэрээнийхээ төсөл төр одоо ажиллаж байна. Сегодня мы подписываем вот это соглашение, которое мы составили в течение вот этих 2 дней. Спасибо за внимание. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараагийн бизнес мэдээлэл явуулбар үргэлжлэгийг хүлээн авч байна.